байцгаана уу? Бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, Окинава явсан бичлэгээсээ та бүхэнд хуваалцъя. Бид гурав Нарита онгоцны буудлын терминал 3-аас ниссэн дотоодын нислэг болохоор тэгээ олон улсын нислэг үлддэг яг терминалаа бодох юм бол тийм жижигхан их хөөрхөн буудал байсан. Хүүхдтэй ерөн гадуур явхад болоод энэ kids bar kids гэдэг нь бол байхаар маш их баярлалтай болсон байлээ. Тэгээ ерөн Японд бол хааж авсан яг хүүхд зориулсан хэсгүүд байдаг. Тэр нь их хүүхдтэй гадуур явхад бол маш туутай болгож өгч чаддаг. Окинавагийн онгоцны буудлын яг далаа дээр байдаг болохоор газардахад бол маш гоё байсан. Яг далаа дээр газардж байгаа юм шиг. Тэгээд энэ болохоор цаг агарын хувьд бол яг Токиогоо бодох нь бол арай жоохон бөхчм халуун тийм уур амьсгалтай байсан. Тэгээ буугаад ирэнгүүт бүр яг ингээд пүн гэд бүр юм бөхчм тийм далаа унарцсан. Тийм уур амьсгалтай газар элэ. Тэгээд Окинава руу аялахаар төлөвлөж байгаа эсвэл сонирхож байгаа хүмүүсийн бол очиод ийм машин түрээслээд авчих юм бол нэлээд амар санагдсан. Тэгээд ер нь энд ирж байгаа жуулчд болохоор яг машин түрээслээд яг өөрсдөө барь явчихсан юм билээ. Тийм болохоор чинь Окинавад нэг ийм туризм машины үйлчилгээнүүд маш их байдаг. Интернетээс хайгууд янз янзын машинаараа гарч ирдэг билээ. За тэгээ бид хэд Окинавад ирэнгүүтээ шууд нэг юм локал хоолны газар орсон. Энэ болохоор яг Окинавагийн яг нэрийн хоол буюу Окинава соба гэдэг нэртэй юм билээ. Гоё юм бүдүүн гомонтой гурилтай шүл. Бид гурван буусан буудлын болохоор энэ Антерум хотел гэдэг маш минимал артлаг тийм буудлаасан. Тэгээ энэ болохоор онгоцны буудлтайгаа ойрхон. Тэгтээ яг жоохон транспорт нийтийн яг юмнасаа бол жоохон зайтай мөлий. Нийтийн тээврийн хэрэгслээсээ. Тийм болохоор машинтай болохоор маш амар байсан. Орж гарахад тэгээ ингээд вьюгууд нь аюу гоё. Шууд цонхороо ингээд нөгөө нэг далайн харагдаад бомб яг хажуу талд нөгөө усан завын бомб байдаг гэсэн болохоор өдөр болгох ингээд том зав явдаг байсан. Өдөр нь бид гурав яг Наха гэдэг одоо Төвийн шопинг центрээр явсан. За энэ хайд бол яг жуулчтай их ирдэг болохоор сувенирууд болон янз одоо Окинава гэсэн энэ улаан амтан бол бодлоо юм билээ. Окинавагийн яг эмблемагийн. Тэгээ тийм зүйл айгүй ихтэй тийм гомдомж бид хэд явсан.
бас Окинавад ирсэн бол энэ Blue Seal гэдэг энэ зарим иддэг юм лээ. Тэгээд бас их гоё амттай зарим байлээ. Окинавад Америкийн цэргийн бааз байдаг болохоор юу Америкчууд их байдаг. Бас энэ тусдаа бүр юм American Village гэдэг бүр юм газар идэм билээ. За тэнцэн болохоор ингээд янз янзын яг Америктэй холбоотой юмнууд юу хөвчлэн байсан. Тэгээ хувцс хунаар хоолны газар гэх мэтчлэн. Тэнд бол бас маш их жуулчд ирдэг газар илээ. Их өнгөлөг зураг авах их гоё тийм vibe-тай газар байлээ. Дараагийн өдөр нь бид гурав Shuri Castle гэдэг энэ яг 14 дэх зуунд ингээ бүтээгдсэн ЮНЕСКОд бүртгэлтэй байдаг ийм газар очсон. За энэ газрын яг ийм main буюу гол яг ийм сүм буюу одоо энэ цайз нь 19 онд ингээ галд өртөөд тэгээ одоо тэрийг дахин засварлаа шинжилж байгаа юм билээ. Тэгээ тэрнийхээ процедурыг яг ингээд бүр юм яг олон нийтэд харуулад яг ингээ шинээр одоо яг модны цех шиг ингээ ажиллаад тэгээд ингээд явж байгаа юм билээ. Маш ингээд танилцаа сонирхолтой тийм бүтээн байгуулалт болж илээ. Бид 3 өдрөөр Окинава руу аялсан. За тэгээд өдөртөө багтаагаар яг үзэх ёстой юмнуудаа ингээ үзээд тэгээд явахаас өмнөх өдөр нь Umekaji Terrace гэдэг газар очсон. За энэ газар нь болохоор ерөнхийдөө идэж уух юм ихтэй. Тэгээд зүгээр нэг юм зүлэг тал зүлэгтэй. Тэгээд хүмүүс энэ ингээ суугаад, чилээд, зураг аваад ингээ байж идэг тайван гоё газар илээ. Ер нь Окинава бол их тайван, яг л гоё амралтын газар. Гэтэ яг Японоос их өөр санагдсан. Яг Японд явж байгаа мэдрэмж бол ерөөсөө өгөөгүй. Тэгээд ийм гадаадд ихтэй, Америкууд ихтэй болохоор яг л их тийм Японоос өөр байсан юм шиг санагдсан.